Хөтөлбөр үргэлжилж байна. Ээж нь шоронд орж аав нь авахаас татгалзсан 3 ихэр хүүхдийг авах асрамжийн газар олдохгүй байна. Улсын хэмжээнд нэраа хүүхдүүдийг хүлээн авдаг асрамжийн газар ганцхан байдаг нь хүүхдийн төв сувилал. Гэвч тус сувилалд ор байхгүйгээс 3 ихэр охин эгчийн хамт хамгаалах байранд 4 сар орчим амьдарч байна. Хүүхдүүдийн ээж заллингийн давтан хэрэгтэй тул 7 жилийн ял авчээ. Улмаар давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бол аав нь хүүхдүүдийг авахаас татгалзаж асрамжийн төвд өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин ээж нь хүүхдүүдийг хамгаалах байранд байлгаж байхыг хүсжээ. Хүүхдүүдийн маань хувьд бол бас сонсголын бэрхшээлтэй, хоёр нь сонсголын бэрхшээлтэй байгаа. Тэгээ 3 ихэр. Тухайн хүүхд маань бас 3 настай эгчтэй ингээд нийтээ 4 хүүхдийн асуудал байгаа. Тэгээд халамж асрамжийн төв шилжүүлэхээр одоо би тэгээ захирамж гаргуулахаар хүүхдийн хууль зүйн хороо маань хуралдах гад байж байна. Уг нь бол энэ нөгөө нагцлалын эмээ дээрээ байсан тухайн хүн маань нөгөө унж татдаг. Тэгээд нөгөө хүүхдийг асран хамгаалах боломжгүй 80 гарсан буурай байдаг учраас одоо энэ хүүхдүүд маань яалтчгүй ингээд улсын асрамжид одоо бид хамгаалах байранд авчаа байж байгаа. Хүүхдийг асрамжийн газар байлгах шийдвэрийг засаг дарга болон шүүхээс гаргадаг. Улсын хэмжээнд хүүхдийн асрамжийн 20 төв үйл ажиллагаа явуулдагаас өнөр бүл төвөөс бусд нь 2. Эдгээрт нийт 900 орчим хүүхэд амьдарч байна. Олон улсад хүүхдийг төвлөрсөн асрамжийн газар биш, гэр бүлд суурилсан хувилбарт үйлчилгээнд хамруулахыг зөвлөдөг байна. Гэтэл хүүхэд хүчирхийлэлд өртөх тоо манай улсад жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм а. Тодорхойлбол 2024 онд хамгаалах байраар 1588 хүүхэд үйлчилгээ авсан бол энэ тоо 2025 оны 3 дугаар улиралд 1541 болж жил дуусаагүй хахад өнгөрсөн жилийн хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Хүчирхийлэлд өртсөн эцэг их нь одоо хараа хяналтгүй орхидог. За хүүхдээ үл хайхардаг. За хүүхдээ одоо гэр бүлээсээ хөөж туудаг ч гэдэг юм уу. Ийм дуудлагууд бол жил болгон л ер нь бол нэмэгдэж байна гэсэн үг. Жишээлх юм бол 2024 онд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо яг 3 дугаар улирлаар аваад үзэхэд 6495 хүүхэд байсан бол 2025 оны 3 дугаар улиралд 100000 гаруй болсон гэдэг бол одоо энэ дээр бас бүр зайлшгүй асруулах, хамгаалах, гэрээсээ тусдаа орчинд хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүүхдийн тоо бол нэмэгдэж байна гэсэн үг. Эхнэр нөхөр байх нэг хэрэг, харин эцэг их байна гэдэг бол хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхийн нэр юм а. Иймээс эцэг эхийн хариуцлагыг хуулиар зохицуулах хэрэгтэй байгааг 3 ихэр болон тэдний эгчийн үйл явдал харуулж байна.